Чи хэрэг дуртай вэ гэх үед миний Instagram хайлтны хэсэг. Сено Дебравен миний шинэ бичлэг тавтай морил. За энэ удаагийнхаа бичлэгээр би нэгэн шинэ зүйлийг эхлүүлэе гэж бодож байна. 7 хоног бүрийн сошиал медиаг базаад багцлаа та бүхэндээ хүргэдэг байя гэж бодож байна. За тэгээд шууд бичлэгтээ орцгоё. За хамгийн ихний мэдээ бол энэ байна. За энэ бичлэгээр болохоор жүжигчин золоо маань Руки буюу нөхөртөөгөө иргэн нийлснээ зарласан. Үүнээс өмнө болохоор 4 сарын 14-нд болохоор жүжигчин золоо өрх тусгаарлаж 3 хүүхэдтэйгээ амьдарч байна гэсэн мэдээлэл цацагдаад байсан. Энэхүү бичлэгээ нийтлснээрээ ингээ нөхөртөөгөө буцаад ингээ хамт байгаа гэдгээ зарласан. Тэгээд энд бол баяртай байна. Тэгээд Руки гэдэг залуу дахиж золоог минь битгий гомдоогоосой муухай зүйл дахиж битгий яриасаа гэж найдаж байна. За эхний мэдээ болохоор энэ байла. Түүний дараагийн мэдээ болохоор нөгөө Hazel одоо монголоор болохоор чинь юу лээ? Хасүрэл. Хас үрэл. Биш ээ. Хэнийг ч уншиж чаддаггүй. Hazel. Яа би англи хэлэндээ муу болохоор юм. Яа Hazel гэдэг. Энэ Hazel гэдэг нэг охин мэдэн штэ нэг reel хийгээд идэг. Дүүтэйгээ ингээ хамт. Иймэрхүү reel хийгээд идэв штэ. Ой. Амир. Юу мартлуу? Юу хон мартлуу? Ой наа энийг марцсан биш. Наад орж яах юм? Тэ өөрөө шалтлаа гэдэг үстэй. Арай. Бэрэ ах юм уу? Тийм. Ингээд нэг айгу хөөхөн богинохон рeel бичлэгнүүд ингээд дүүтэйгээ хамт хийдэг. Тэгээд айгу хөвгөлтэй. Энэ болохоор жүжигчин Батхүүгийн охин те. Иймэрхүү скриншот явж исэн. Баяраа шоумен комедиан баяраа болон энэ хасүрэлийн адилхан одоо энэ бомбер юм уу перфект юм уу адилхан юм чакет байгаа тийм зургийг ингээ оруулсан байсан шүү дээ. Тэгсэн чинь тэгээд finally баяраа шоумен ингээд хамт байгаа бичлэгээ оруулсан. Тэгээд үерхлээ зарлсан. Гоё хосууд төрлөө. Шинэхэн хосуудаа гоё баяр хүргэе. За нэг иймэрхүү мэдээлэл явж исэн. Тэгээд бас өнөөдөрхөн дөнгөж сайхан фитнес модель гэгдэх Эрдэнэ цогтыг 90 сурвалжилж байна гэсэн мэдээ явж исэн. Мэдээлэл өгөх бол 94 54 25 дугаард эсвэл пэйж хуудсанд хандна уу гэдэг энэ 90 сурвалжлах хуудсанд олон Тайланд найз зөвхөнтэйгээ олон байгаад байгаагүй л юу болсон юм бол тий. За түүний дараа маш халуухан нэг сэдв байна. Энэ болохоор одоо нэг ийм рeel явдсан штэ. Гэнэ ийм нэг рeel явж идэв штэ. Ингээд нэг Европ залуу ингээ Монгол дээл өмсчөөд Монгол эмэгтэй хүнтэй ингээ хамт явж байгаа юм шиг харагддаг. Тэгээд Монгол юм шиг эмэгтэй хүнтэй хамт явж байгаа гэж хэлээд байгаа бол энэ иргэншил нь болохоор цэвэр Монгол хүн биш, өөр Монгол хүн. Тэгээд иргэншил нь болохоор хятад гэж явдаг. Хятад талаар ярьдаг. Айгу хөөхөн юм хосууд. Энэ эмэгтэй болохоор ийм Монтенегро залуу гэлээ нэг Европ юм залуутай суудсан. Тэгээд энэ чэйжэн дээр ийм соёмбны шивэстэй. Тэгээд би Монгол гэдэг ч юм уу. Тийм Монгол гэдгээр айгу бахархдаг. Тэгээд энэ ч бас нэг ийм зураг явж байгаа 2020 оны тий Арда Монгол улсын далбаатай хятадаар бичсэн гэсэн мөртлөө ингээд тайлбартай бүгдийг хятадаар бичдэг. Тэгээд би энэ эмэгтэйн уулын сошиал инфлюенсер хийгээд байдаг иймэрхүү нөхрөөрөө ингээд брэнд хийж Европ царайтай хүнийг ингээд биш Европ хүнийг Монгол дээл өмсүүлээд ийм брэнд хийгээд ингээд инфлюенс хийж байгаа нь айгүй гоё хөөрхөн санаа л да. Гэтэ би эмэгтэйн нэг үйлдэлтэн дургу гэх юм уу. Ягаад вэ гэхлээр одоо өөр монголчтэй нэмэгтэй чинь яг цэвэр монгол иргэншилтэй хүн биш, хятад иргэншилтэй хүн байхгүй юу? Тийм байж өөрийгөө зүгээр нэг цэвэр монгол юм шиг ярьдаг. Тэр үйлдэлт нь жоохон дургу. Яг энэ нэмэгтэйдэн дургу бол биш шүү. Нэмэгтэй нь бол айгүй хөөрхөн гоё ингээд одоо соёмны шивэстэй тэгээд айгүй хөөрхөн сайхан бас хүүхэдтэй 2 хүүхэдтэй штэ тий ихэр хүүхэдтэй айгүй хөөрхөн гэр бүлийн амьдралаа сошиалд оруулдаг тийм айгүй гоё олон нийтийн өмнө байдаг айгүй дэжгүй эмэгтэй надад санагдаг. Харин энэ хүний тэр байнга би Монгол гэд байдаг Ардаа Монголын далбаатай тэгээ байнга бичлэг болгон дээр хятадаар ярьдаг заяо. Тэг бүр энэ эмэгтэйгээс болоод намайг бас чи хятадаар ярьдгүү гэжсэн айгүй олон хүмүүс байдаг байхгүй юу? Энд дэ ингээл гадаад найзуудтайгаа ч юм уу Японд хаад хүртэл надаас нэг найз маань энэ эмэгтэй эмчлэгийг инстаграмаас олж харчингуудаа энэ Монгол гэж штт энэ хятадаар амар ярд юм чи бас ярдгүү гэл үгүй наа чин энэр Монголиа гэд өвөр Монгол гэд ингээд би ялгаж тайлбарлаж хэлжсэн. Тэгээд ер нь хүн болгоно ингээд ялгаж тайлбарлах хэрэг гардаг байхгүй юу? Яагаад тэгэхээр Монгол гэхээр
бид нэр бүгд ингээ хятаар ярьдаг гэж ойлгох гээд байдаг. Тэгээ тийм учраас энэ эмэгтэй уул нь яг уг гарал яг угнаасаа монгол хүн мөн л дөө одоо цэвэр монгол хүн гэхдээ иргэншлийн хятаар ярьдаг учраас одоогийн улс төрийн нөхцөл байдал ийм л байгаа. Тэгээ хүлээж авахаас өөр замгүй. Тийм учраас өөрийгөө би бол инэр Монголиа гэдэг ч юм уу. Яг тийм инэр гэдэг үгээ бариад ингээд уул нь хадгалаад сошиал инфлюенсер хийгээд явбал уул нь хамаагүй дээр юм болов уу гэж би боддог. Яагаад заавал ингээд Монголын ингээд цэвэр Монгол бишээ ингээд цэвэр Монгол гэх нь сони юм аа. Яг нэг Монголын иргэншилтэй мэтээр ингэж ярьж байгаад нь би жоохон дургүй энэ үйлдэлт нь. За тэгээ буцаа сэдвэрэг орцгоё. Хөрөөрөө брэнд хийж од болсон одоо энэ эмэгтэй нөхөр энэ Монтенегро залуу маань манай Монголын бас нэг сошиал инфлюенсерийн эмэгтэй Action Mongolia гээд мотоциклын клубын гишүүн юм сошиал инфлюенсер энэ Эмилиа Цогт гэдэг эмэгтэйтэй баарн дотор нялуурж байгаа бичлэг олдсон байна. Ингээд араас нь тэрсэн. Ийм бичлэг явж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бичлэгэн дээр болохоор ингэж бичсэн байгаа. Олны танил сайн ээж гээд бүр хамаг юмаа хиймлэр бүрдүүлсэн гэр бүлтэй хүнтэй явна ёо энэ эрэгтэйч тэгээд бас контент хийдэг эхнэр 2 хүүхэдтэй хүн байж олон нийтийн газар ичихгүй ингээд явж байдаг хаа гэд. Тэгээд болоогүй шүү дээ. Монголчууд байна шүү дээ. Амир ханилгаагүй хин цаашаа. Монголчууд одоо гадаадд байвал монголчуудаас хол яв гэдэг шиг баг сошиалтаас баг монголчуудаас хол яв гэх юм ааш. Энэ эмэгтэй инстаграмын сүүлийн постныхын доор комент хийж байгаа байхгүй юу? Монголчууд нөхөрчин чамайг хуураад байна гэдэг. Эмилиа Цогт гэдэг ингээд барьж өгөөд юм уу? Яа геймээр нь дуудаад. Тэгээд саяхан одоо энэ рекорд энэ бичлэгийг хийж эхлэхээс өмнө би дахиж орж шалгалаа л та. Тэгсэн чинь яг энэ баталгаатай энэ нэмэгтэй нь өөрөө ингэж хэлсэн эсхийг мэдэхгүй байна л да. Тэгээ нэг хүн болохоор ингэж хэлсэн юм шиг одоо ингэж бичсэн байгаа байхгүй юу? Чиний нөхөр миний нөхөр шиг царайлаг байсан бол жаахан охид хүүхнүүд угаасаа наалтад салахгүй. Тэр тусмаа Монгол улс шиг тийм газар сулгой баруун зөөнгүй хүүхнүүд нь зүгээр байхгүй гэж нааж байна. Эгч гинэ. Явуулсан нөхөрдөө ямар ч буруу өгөхгүй хятад хадан ухаан гэж энэ Тэгээ комент хийж байгаа манай монголчууд бас айгу сони юм те. Би чиний оронд байсан бол Эмилийг алсан байгаад одоо очиод хаалаа. Ер нь энэ дээр Эмилиа Цогтыг буруутгаад буруунд бас буруултаа угаасаа гэр бүлтэй хүнтэй ингээ явуулдах гэр бүлтэй хүнтэй ингээ нялуураад бүр амар шугамыг давцсан байгаас ингээ бидээ амар хүрээд амар нялун тийм байдалтай байна гэдэг бол угаасаа буруу. Гэхдээ ягаад монголчууд бүүнөрөө Эмилиа Цогт руу дайраад байгаа юм бэ? Адилхан монгол юм биш. Ягаад тэр Эмилиа Цогт руу нялуурсан нөхрийг буруутгахгүй байгаа юм бэ? Аль аль нь 50-50 байгаа шүү дээ. 50-50 хүн буруутай. Зөвхөн Эмилиа Цогтыг л буруутгах шаардлага ерөөсөө байхгүй. Тэр хүний буруу байгаа. Гэхдээ бас тэр бичлэг дээр байна шүү дээ. Эмилиа Цогт тэр залуу тэр өөрөө гүйж аваа наалдаар ингээ маяглал нөгөө залуу түлхээл ингээл яж хахад ингээ бараг хүчээр барьж авч үнсээл үлгэж 7 гол ингээл бариад авцсан бол за яг окей Эмилиа Цогтыг буруутгаж болно. Тэгтэл энэ чинь харилцсан ингээд нялуураад харилцсан ингээд филерт хийсэн байгаа үстэй ингээд нялуурсан филер чи монголоор юу л мартчихсан. Тэгээд ийм нөхцөл байдалд байхад ингээ монголчууд бүүнээр ингээ эмхтэрүүн л дайраад Эмилиа Цогтыг л буруутгаад ингэж болохгүй. Гэтэ үнэхээр энэ нэмэгтэй ингэж хэлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэр тусмаа Монгол улс шиг тийм газар ёстой солгой зөв баруун зөөнгүй хүүхнүүд нь зүгээр байхгүй гэж нааж юм. Өөрийнхөө царайлаг нөхөртөөдөө жоохон бардаж ингэж ярьж байгаа юм шиг байна тий. Гэтэ яг энэ нэмэгтэй ингэж хэлсэн эсхийг мэдгүй. Энэ нэмэгтэйч тэр нөхөрч тэр өөрийнхөө сошиал аккаунт дээр ямар нэгэн мэдгэл хийгээгүй байсан. Яа битгий салчаасаа л гэж нааж ин би нэгээ уучлаад энэ нөхөр нь ч гэсэндээ засраад энэ нөхөр нь уушлах гуугаад энэ хоёр уучраа болоод гоё ингээд хоёрын ихэр хөвгтдээ штэ тий чаавас буцаад гоё ингээд гоё байгаасай л гэж хүсэж байна да. За тэгээд түүний дараачийн шуугиан болохоор Cherry Mocha гэж унших юм уу? Өнөөдөр би уун гэсэн тайлбар доор нь хийсэн байна. Энэ ихтэй өөрөө ингэж бичсэн үү эсвэл өөр хүн нэмж эдитэлж энэ скриншотыг ингэж хийсэн үү мэдэхгүй байна. Тэнгисийн эрэг дээрх 247 шоугаар олон танигдсан Mocha алдарт 60 саяын цэцэгний эзэн Амон дараанаар холбоотой юу гэд Mocha нөөрийн Instagram хуудсанд ингэж стори оруулжээ гэд. Одоогоор энэний талаар ямар нэгэн мэдээлэл тайлбар байхгүй байгаа. Нэр нэг сошиалаар нэг 60 саяын цэцэг ихнэртэй бэлгэлээ ярьлаа гэдээс энэ амун дараа чинь тэгээд ихнэрээсээ салцсан тэгээд одоо ингээ Мокото явж байгаа юм болов уу яаж байгаа юм болов тий. Сайн мэдгүй байна. Энэ талаар болохоор нэмэлт мэдээллүүд гарч ирээгүй байсан. За тэгээд түүний дараа хамгийн том халууган сэдв болцсон одоо
7 сарын 18-наас 19 шилжих шөнө хүүхдийн зуугийн баарны гадаа зодоомлсон байгаамаа. Тэгээд үүнийг болохоор зариг цэгэмэн ингэж мэдээлсэн байгаа. 40-с 50 хүүхэд баарны гадаа зодтолсон байна. Энэ хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд зодсон гих залуусаас хар тамхины сорил авчээ гэдэг ийм 40-с 50 залуучууд зодтолсон гэсэн мэдээ тараажээ зариг. $40-с 50 гэж бичсэн. Яг одоо энэ дөнгөж харагдж байгаа хэмжлэгэн дээр болохоор 40-с 50 хүн бол зодтолцоо харагдахгүй байна. 4-5 хүн зодтолдоод бусд нь болиулгаад ингээд нэг бүжигж байгаа хэсэг л харагдаж байна тий. Тэгээ бас нэг имжлэг явж исэн. Энэ болохоор арай өөр өнцгөөс байх шиг байна. Уул нь одоо бойл гэж орилж ин уул нь болиулаад байх шиг байна тий. За тэгээд бас нэгэн имжлэг байгаа. Энэ болохоор хяналтын камер имжлэг байсан. За ингээд зүгээр зогсож байна. Оо. Яна нэргэн тойронд байгаа хүмүүс нь болиулдаг юм бах та. Пойлдод ингээд амар зодоод ингээд 40-50 хүн бол ингээд яг нийтийн зогсож байгаа хүмүүс болохоор 40-50 хүн шиг харагдаж байна. Гэхдээ зодолж байгаа нь бол нэг 4-5 байх шиг байна. Нэг хүнийг дөрвөлээ нээлж пойлдоо ингээд наашаа цаашаа ингээд бужигнаан болоод явж штэ. Тэгэхэд тэр хар зогсож байгаа хүмүүс бол бөөнөрөө гяс хурдан болиулах хэрэгтэй штэ болно. Юугаа хийгээ хараа зогсоод байгаа юм бэ? Энэ өдөр зодуулсан хохирогчийн эгч нь болохоор ингэж пост оруулсан байгаа юм. Миний дүү 2025 оны 7 сарын 18-ны шөнө 3:30-д Сант Клабын гадаа утсаар яриа зогсож байхад нь Цэрэн Пунцэг гишүүний хүү Санжа Чопел төрүүлж тархин дусаа газар нь зохиж унгааж араас нь Эрлийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн өөр 2 залуу бүлэглэн зодож танхаарсан болно гэд. Тэгэд бужигнаж байсан гин 40-с 50 хүний зодоон болохгүй шүү гэд. Ийм мэдээлэл бүхий пост оруулсан байгаамаа. Энэ мэдээлэл бүхий постоо оруулахдаа сая энэ хяналтын камер имжлэгийг оруулсан байсан. Улсын хурлын гишүүн асан гард одоо бүх хөрөлтөд үсэн Цэрэн Пунцгийн хүү ийм залуу байна. Одоо энэ уцаар яриад сууж байгаа энэ зураг байна. Яг тэр өдөр энэ хувцастайгаа ингэ явж исэн бол энэ амар бакаш гутал биш тийм амар зузаан ултай. Энэ гутлаар хүний нүүр мүр дэвсвэл бутаа олгоно. Яа, ямар амар юм бэ тийм ийм гутлаар. Ядаж пүүз мүүзтэй байсан бол арай ондоо байх байсан баха. Ийм амар гутлаар бол угаасаа амар бэртэл учруулахаас өөр аргагүй штэ. Тэгээд бас 5 богд группийн захирал Баатар сайхны хүүгээд амар сайхан хил гарч зугтжээ гэдэг мэдээлэл зариг цэгийн минь тавьсан байна. Үүний өмнө зариг болохоор энэ хүнийг хил гарахаас өмнө барьж чадсан гэж худлаа мэдээлэл тараажсэн. Дараа нь мэдээлэл засаад ингэж оруулсан. Зодооны ер нь шалтгаан энэ Эстер гээд тэнгисэрэг дээрх 2-4-7-д оролцож байсан энэ хүслэн гих эмэгтэйгээс болж ер нь зодоон үүссэн гэдэг тийм яриа таамаг явж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас болохоор аль биесний мэдээлэл одоогоор хийгээгүй байгаа учраас энэ бол таамаг гэж биелээ явжээ. За тэгсэн чинь энэ зариг зэг юм болохоор хүслэн гэмтлийн зэрэгээ тогтоолгоор цагдаагийн байгууллагад хандсан байна гэд. Энэ зодоон болж байхад одоо жишээ нь эхний бишээ. За энэ нөлөө. Одоо ингээд зодоон болж байхад болохоор энэ тайрмал үстэй дээгүүрээ цагаан өмссөн энэ эмэгтэй хүслэн гэдэг энэ охин болохоор ингээд цаашаар зогсож ерөөсө зодоонд оролцоогүй, зодуулаагүй. Тийм байхад хүслэн буюу Эстер гэдэг энэ 2-4-7-гийн оролцогчийг зодуулсан мэтэр ингээд бичиж байгаа байхгүй юу? Тодруулбал бол гэснээр хүслэн Санжа Чопел нарын Прюс маркийн машинд суугаад явж бичлэг цацагцаан тус машиныг явж байхад хэдэн залуус хаалгыг онгоолгоо бусдыг зохиж өвшөглөж буйн харагдгаа. Ингэхдээ нэгэн эмэгтэй толгойг хүчтэй зохиж байгаа нь тод бичигдсэн байгаа юм. За энэ бичлэгийг одоо үзүүлье заа юу. За энэ бичлэг дээр болохоро Машин зогцноо. Эмэгтэй өстэй.
Эхлээд за энэ дээр ингээд зогсоход эмэгтэй хүн гэж хэл. Энэ болохоор урт үстэй нэрхтэй учраас ингээ араасаа эмэгтэй хүн шиг харагдсан байгаа даа байхгүй. Эмчлэг гэж байгаа юм болохоор зүгээр эмэгтэй хүн зөгчлөө гэдэг. Угаасаа араасаа урт үстэй хүн байгаа даа учраас эмэгтэй хүн гэж бодсон байгаа даа байхгүй юу. Тэгээд араас нь хүслэн зүг зүгээр машинаас зүгээр гадарч байгаа байхгүй юу. Тэгээд шууд дараагийнх машиндаа суусан. Тэгэхээр энэ дөр бол зариг болохоор жоохон ингэж худлаа мэдээлэл тарах хэрэггүй. Тэгээд дээрэс нь эстер буюу хүслэн биедээ ил харагдах дараах гэмтлүүдийг авчаа гэдэг ийм зураг яваад байгаа. Ерөөсө зодуулж нүдүүлээгүй байсан. Тэр бичлэг дээр болохоор тийм харагдаагүй. Тэг ягаад ийм зураг мэдээлэл яваад байгаа юм бүүмэд. За энэ ч болохоор хохирогчийн авдааш зэвэг хүүгийн маань нүрэнд гимтээгүй хугараагүй яс байхгүй. Нүдний цаа талын гэхээр энэ юм ба штэ. Аягны яс нь унчсан хамгийн том асуудал болоод байгаа. Яана ингээд нүдийг ингээд тогтоодог яс нь унчсан гэж штэ. Нүрийн нөрөөсөө авах юмгүй болгоцсон байгаа даа байхгүй тэгэж амар дэвслээд. За тэгээд хохирогч хүүгийн аав дааш зэвэг хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчилэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээнд явууллаа. Хүүг минь хүлээн авч яралтай тусламж үйлчилгээ үзүүлэн эмчилж өгсөн гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартай талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа гэсэн байна. Ямар өлөг баах вэ тэ чааваас. Ганц хүүг ингээд ягааш гарчин. Зариг болохоор тэр 40-50 хүн зодон хийсэн гэдэг нь алдаатай мэдээлэл гэж харагдахгүй байгаа нэг албаар ч юм шиг одоо хүртэл түүнийгээ солихгүй байгаа заяо. Бас нэг тэр 5 богдын хүү хэн бэлээ тэр чинь. Баатар сайхны хүү амар сайхан. Одоо 5 богдын Баатар сайхны хүү амар сайхан гэж байгаа юм байна штэ. Тэрийг хил гараад бишээ хил гарахаас өмнө баривчлаа гэж худлаа хэлсэн. Тэгээд бас одоо энэ заргийн бас нэг юм мэдээлэл явж байна л да. Санжа Чопел тэмүүлэн нараас мансууруулах бодис илэрлээ гэдэг. За тэгээд бас нэг cancel culture гэж байдаг шиг cancel 5 богд гэдэг ийм хөдөлгөөн эхэлж байгаа. Энэ нь болохоор Баатар сайхны хүүг ирж хариуцлага хүлээтэл 5 богд группээр үйлчлүүлэхгүй байхыг иргэд уриалж эхэллээ гэж байна. Хаан банк, Pizza Hut, KFC, Subway, говь яа том юунууд ба штэ үйлчлэгээний газрууд. За тэгээд ийм мэдээлэл бас явж байсан. Говийн захирал амар сайхныг Монголд ирэхээр нь хар тамхины тест авна. Тэрээр энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн гэдэг. Тэгэхээр 27 тэгэхээр чинь 18-наас 19-ны шүлжигшин хар тамхи хэрэгэлсэн байх магадaltaй гэхээр чинь 27-нд буцаж ирлээ гэхээр 8 өдөр гэсэн үг. 8 өдрийн дараа биенээс нь шинжилгээ авахд хар тамхи илрэх боломжтой, илрэхгүй байх боломжтой юу гэд би ChatGPT-гээс асуулаа. Ерөнхийдөө илрэх хугацаа дараах байдалтай. Шээсээр илрэх хугацаа ер нь бол нэг ерөнхийдөө бол 2-4, ер нь бол дээдлэн 4-5 хоног байд юм байна. Харин канабис гинэ энэ нь болохоор 1-10 хоног гэд зөвхөн нэг удаа хэрэгэлсэн бол заяа. Харин байнга хэрэгэлдэг бол 30 хүртэл хоног дээр шээсээр илрэх боломжтой гэж байна. За тэгэнгүүт цусаар болохоор ерөнхийдөө баг нийт хар тамхинуудын 2-3 хоногт л гэж байна. За энэ герион, морфин, опиат гэдэг нь болохоор 6-аас 12 цаг юм биш үү? Цусаар бол одоо бол бүр юу ч илэрхээс өнгөрсөн гэсэн үг. Харин үсээр шинжлэх юм бол бүгд гарч ирэх юм байна 90-ээс дээш хоногт. Харин илрэхгүй байх магадлалтай нөхцөл гэх юм бол зөвхөн нэг удаа бага хэмжээгээр хэрэгэлсэн. Хэрвээ тэр 5 богдын хүн амар сайхан зөвхөн нэг л удаа бага хэмжээгээр хэрэгэлсэн бол бас илрэхгүй байх магадлалтай байна шүү. Шээсний шинжилгээ бол ер нь найдваргүй юм байна. Тэгээд дээрэс нь усан хангамж сайн буюу ус маш ихээр уусан. Тэгээд бас бодис нь хурдан гадагшилдаг төрөл жишээ нь MDMA, cocaine гэх мэт. Бодис нь хурдан гадагшилдаг зүйл хэрэгсэн бол илрэхгүй байх магадлалтай юм байна. За тэгээд илрэх магадлалтай нөхцөл нь болохоор байнга хэрэгэлдэг хүн. Тэгээд канабис хэрэгэлсэн бол энэ 8 хоногт ч илэрч болно гэж байна. Үс эсвэл цусны шинжилгээ хийж байгаа бол гэж байна. Тэгэхээр ер нь бол үсний шинжилгээ л найдвартай юм байна тий. Тэгээд буцаа ирж нөгөө хүн үсээ хосцсон байх үү тий. Шинжилгээ их боломжгүй. Тэгвэл одоо сов муугных нь үсмэс нөгөө юмных нь үсмэсийг нь авч ижил шинжлэх байх та тий. Эсвэл энэ хөмсгийнх нь үс ч юм уу. Тэгээд метамфетамин буюу мөс хэрэгэлсэн бол 5-7 хоног гэсэн байна. За тэгээд энэ хэрэгтэй холбоотой эдгээр залуусыг 48 цагийн турш цагдан хорж исэн. Тэгсэн чинь 48 цагийн дараа үргэлжлүүлж 30 хоногийн баримтлагаанд явуулаагүй. Ийм мэдээ явжсэн. Шүүгч бэлгүн шүүхийн өмнөх шатанд байгаа. Одоо энэ шүүх хурал болохоос өмнө гэсэн үг шүү дээ. Өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорих нийтлэг журам байх албагүй. Цагдан хорих арга хэмжээг
хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэх шаардлагатай гэсэн байгаа юм. Тэгээд дээрэс нь NDV болохоор шүүхээс бусдыг бүлэглэн зодсон Санжай Чопел тэмүүлэн нарыг суллаж хилийн хориг тавьжээ гэж байгаа. Улаанбаатараас гарахыг болон хил нэвтрхийг хориглосон байсан. Үүндээ зэрэгцэд бас ийм мэдээ өгчээсэн хэргийн явц гэдэг. Шижигтний талаас хохирогчийн аргарт 450 сая төгрөгөөр тохирох санал тавьжээ. Тэгээд энэ шүүхийн шийдвэр болохоор 48 цагийн дараа сулалчихсан шүү дээ. Тэгэхэд би айгу гайхсан. Яагаад вэ гэхлээр нэг ийм бичлэг явж идэв шүү дээ. Худалдагчийг нэг залуу очиж танхаараа зодчихдээ шүү дээ. Энэ залууг болохоор 48 цагийн дараа тэгээд шүүх болох хүртэл үргэлжлүүлээ 30 хоног хорьсон байхгүй юу. Зүгээр ингээд жирийн хүн гэмт хэрэг хийхээр 48 цагийн дараа ингээд 30 хоног үргэлжлүүлээд ингээд хоригдчихдаг. Тэгээд арайгаагүй нэг мөнгө төрөхтэй айлын хүүхэд болохоор 48 цагийн дараа шүүх хурал хүртэл зүгээр ингээд гаргаа явуулцдаг тий 30 хоногийн баримтлагаанд ингээд явуулахгүй ийм сонио харьцангуй байж болохгүй гэд онлайн дээр юу нь бол шүүгжсэндээ прокурорын газраас юм хүсэлт гаргасан шүүхэд тэгээд эцэст нь яасан бэ гэхлээр ашгүй нэг юм одоо эрэх тэгш үйлчилж эхэлсэн гэсэн үг шүүх нь. Одоо энэ Icon Zig имэн дээр намайг дөнгөсөө рекорд хийхээс өмнө тавигдсан. Эрдэнэтийн Тэмүүлэн, Цэрэн Пунцгийн Санжай Чопел, Лувсан доржийн Алтан очир нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ гэдэг. 48 цагийн дараа ингээд шүүх хурал хүртэл гарганаа гэжсэн бол одоо ингээд 30 хоног өргөжлүүлж хорихоор болжээ. Тэгээд энэ мэдээллийн доошоо ингээд ороод үзэнгүүт агуулга нь болохоор дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Эрдэнэтийн Тэмүүлэн, Цэрэн Пунцгийн Санжай Чопел, Лувсан доржийн Алтан очир нарт хязгаарлалт тогтоох, даслан сэргийлэх арга хэмжээ авч судлах шийдвэрийг өчигдөр гаргасан. Тэгвэл өнөөдөр прокурорын байгууллагаас дээрх залуусыг 30 хоног цагдан хорих хүсэлтэд тус шүүхэд дахин хөргүүлсэн байна. Харин дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг дахин хилэлцээд эдгээр хүмүүсийг 30 хоног цагдан хорих хэмжээ авахар болжээ гэсэн аль бисны мэдээлэл өгчээсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой улсын хурлын гишүүн асан Цэрэн Пунцгийн том охин Пүрв Жаргал гэдэг хүн болохоор өнөр цэцгийн постыг шеэрлээ байж байгаа жишээний 40-50 хүүхэд зодтолцсон гэдэг энд худлаа мэдээллийн шеэрлээ байж байгаа жишээний. Зодооны тэр төгсгөл хэсэг одоо тэд нар ингээд явах гэж байхад нь болиулж байгаа тэр хэсгийг бичлэгийг зариг дээр болохоор зөвхөн зодооны бичлэг гэдэг ингээд эдит хийгээд цацсан байгаа. Өмнө нь болохоор зодооны эхлэл бичлэг мэтээр тайлбар хийсэн байсан. Тэгсэн чинь түүнийг нь болохоор бас л тэр Пүрв Жаргал Цэрэн Пунцэг гэсэн фэйсбүүк дээр Цэрэн Пунцгийн том охин нь шеэрлсэн байгаа юм. Тэгэн чинь яг энэ шеэрлсэн бичлэгийн доор нэгэн хүн ингэж комент хийсэн байл да. Болж үз. Бүр өмнө нь бишээ ана. Танай дүү чинь төрүүлж зохиж унахсан. Дараа нь дагзруун тэр нэг өндөр залуу өшгөлсөн. Бас хідэн хүн дээрээс нь баахан дэвсэлсэн. Ухаан алдсан байхад нь шүү. Юунаас эхлэлтэйг мэдэхгүй ч танай дүү төрүүлж зохиж нөгөө залуу нь ухаан алдсан шүү. Тэгээд болиулаад энэ таксинд суугаад явах гэж байхад нь зодуулсан залуугийнх нь найзууд баарн дотроос гарч ирж өмөөрсөн юмаа тэгж хүн зоригтой зодож зогчхоод найзууд нь өмөрч уурлаад хаалгыг нь нээхтэнд хамт явж байсан охиноороо хаалгаа хаалгуулад өөрөө цаашилж холдоод охиноо урдаа барьдаг сонин залуу бэнлээ шүү. Нэрээ бас танай дүү хаалга талдаа сууж байсан шүү гэв. Тэгсэн энэ нэмэгтэй бас нэгэн юм скриншот явж исэн. Яг ямар постны доор ямар комментэн дээр ягаад ийм реплай хийж байгааг нь мэдгүй гэхдээ ийм реплай хийж байгаа юм комментийн нэг хэсэг скриншот явж исэн. Энэ комментэн дээр болохоор ингэж бичсэн байсан. Чи генээс төрсөн шүү. Мөст гомдол гарганаа чам шиг ийм хүн манай сургууль сурдаг гэхээр гутаж байна. Бас нэрээ нуугаад олддгүй гэж боддог байх те. Миний идэж ууж байгаа угаадас чиний дээд зэрэглэлийн хоолноос илүү шүү. Биднийг бол те ингээд та нар уулныхын шүү гэж дахин санууллаа л шүү дээ. За тэгээд Эстертэй холбогдлолтой иймэрхүү мэдээлэлд явж байна. Одоо энэ Санжай Чопелтэй ингээ хамт ахуулсан зураг байгаа юм. Ингээ бөөнөр ахуулсан зураг. Ингээ поз авцсан. Тэгсэн чинь нэрээ Санжай Чопелгийн жүжигч онтой адилхан. Нэг хөгжилтэй юм явж байсан. Тэгээд одоо нэг ийм мим явж байгаа байхгүй. Хоёулаа эндээ гоёл байж дэ гэсэн чинь аава хүн нэг бизнес болоод шорон шалаад туслаарай гэд. Тэгснэ Эстер их чиг хүүхнүүд бол хамгийн аимшигтай да. Эстер яалтчгүй хортой л доо. Энэнд ер нь бат инэрлэл яг тохирно эсвэл од зайг нөхөр. Од зайг нөхөр чавс ямар ч холбогдол байж байгаа нэр нь холбогдоноос. Тэгээд ийм нэг өсөний цавлуулга нэг пэйж үүдэн штэ. Тэрэн дээр болохоор ингэж бичсэн байгаа даа байхгүй юу? Хардаг хүн мундсан биш. Очиж Эстер их чиг хардаж хүн зодоод байхдаа яах вэ? Би лав байсан бол чи аав хүүхшин гээд өгөөд явуулчихсан байгаа. Эстер зүгээр байсан залуусыг ихт шаалгачлаад хортой 18-тай байж тамиг
чийлгээд шааж байна лээ. Ер нь Эстер ихчийг нэг болтолж шалгавал гимгүй шүү. Даанч манай цагдаа гэж Эстертэйгээ таарчихсан хідэн малнууд л та. Би бол тэр үс ноостой бацаанаас илүү Эстер ихчид шууд 7 жилийн ял өгчгмөр байх юм. Эстрээс их юм гарандаа их олон хүнийг хохироос нь тодорхой болбойлчингоос бол батны хідэн сая төгрөг салгасан л байгаа гэд. Тэр Тэнгисэрэгт хамт орсон тэр волейбол тоглолтыг байсан залуутайгаа нэг хэсэг чихнээсээ хосууд болсон гэсэн яриа таамаг яваад идэг байсан те. Ийм болов уу болов. Бас нэг хүн ингэж постлсан байгаа юм. Энэ маань гэхдээ 21 хүрсэн юм болов би мивиг хит хурж бийж уудаг үлээ гэд зүгээр асуусан юм уу гэд пи перцент зургийг оруулсан байгаа. Гэтэ Тэнгисэрэг дээр орж байхдаа 18-тай байсан гэхээр чинь одоо баг 2 жилийн дараа ихэр одоо 20-тай юм шүү. Тэгэхээр 21 хүрээчгүй юм шүү. Пи уух бол насанд бол хүрээгүй юм байна. Тэгээд бас нэг Эстертэй холбоотой нэг ийм комент явж байсан. Тэнгисийн эргийн Эстер гих охин гараа зогсож байна. 20 хүрээгүй шахан охин байж Цэрэн Понцгийн хүү 31-т Санжаатай явуулдаад 2 сар болж байна. Эстер рүү цагдаагийн ерөнхий газрын дарга гасангийн хүү үлзий битсэн чинь Санжаа нь хардаад үлзийгийнх нь хажууд байсан гимгүү найз Саянаг нь зоджээ. Тэгэхээр энд байгаа бүх хүмүүс хар тамхичид шүүдээ үлзий болон үлзийгийн найз Санжаа тэрж байтугай энэ Эстер гэд жоохон охин хүртэл юм шаагаад хэрэглээл байдаг. Угаасаа живцэн нийгэм гээд. Ингээл эмэгтэйг ингээ муулаад байгаа хөөхгүй юу? Ер нь вэ штэ тэр эмэгтэй нь 21 хүрээг өжөж алкогол хэрэглэж ингээ шовуудаж ингээ явах нь буруу. Гэхдээ тэр зодоо нүдэн хийсэн эрэгтэйчүүдийнх нь бас буруу штэ. Хамгийн гол нь тэр энэ Эстер гэдэг хүн тэр эрэгтэй хүний чинь зод нүдээ. Энэ намайг ингээд тэгээд ингэж хэлчихээгүй л ах. Гэтэ яг юу болсон мэдэхгүй л байна л та. Тэглээг гээд эмэгтэйг нь буруутгах болохгүй штэ. Яамаа энэ дэрэ гэм ингээл элдвэр л хэлж гин эмэгтэйг нь л буруутгах болохгүй. Энд чинь ердөө дөнгөж 20-тэй эмэгтэй. Одоо нөө буруу зөвийг мэдэхгүй үеийн залуу ах хүн гээд гүл төрлийн хүнтэй болцож үзэж байгаа юм үзэж туулдаг дуршдаг насан дээр байгаа 25-аас дээш насны хүмүүс бол ондоо штэ. Тэгэхээр энэ дэр бол ингэж эмэгтэйчүүдийг бол буруутгах болохгүй. Тэнэгхэн залуухан юм жоохон охтууд ч нь бол югаад мэдгүй учраа мэдгүй өөртөө нь уулзын учрыг гэсэнтэй л уулзаж учирч яваа штэ чаавас. Тэгээд дээрэс нь бас нэг юм явж исэн. Энэ баячууд хүүхдээ бат шугар шиг хүмүүжүүлж болдоггүй юм уу энэ ч одоо. Пост явж исэн. Тэгээ бас явж бат шугар их сайн хүү юм а гинэ. Нэрээ тийм байна гэд. Ингээд чал өөр юмрлуу ингээ өсчээд ах хэрэггүй штэ. Нэг юм болоход нөгөө хүнийг магтах гал нэг зодон болонгууд нь тэнд байгаа эмэгтэйг нь буруутгаад ерөөсө тэр Эстер бат шугар бол ерөөсө пайдлаагүй. Яг го бат шугарыг 20 эдтэй ингэж ийд дөргиж шоуддаг байхад сошиал одоогийнх шиг ингэж хөгжөөгүй. Бид нар ингээд одоогийнх шиг шуурдаг байгаагүй л байхгүй. Бид нар мэдгүй штэ тэр залуу наснд юу болоод өнгөрснийг нь. Тэг мэдгүй юм аа ингээд энэ хүмүүжилтэй гэд ингээд шал өөр юм яриад байх шаардлага байхгүй штэ. Тэглэж бат шугарын чинь аав X ерөнхийлөгч инх хоёр болохоор бас чаавас нэг шорон орон орж үзээ тий ингээд аав нь шорон орон ороод ийм зүйл болдгийн шүү гэдгийг бас цаачаа хараад үсцэн байгаа штэ. Тэгэхээр арай өөр хэрэг байхгүй юу? Тэгэхээр би болохоор ингэж бодож юм л та. За тэр баарны гадаа зогсож исэн чинь Эстер бас тийм зогсож исэн. Тэгээд угаасаа ийм пөнийсэн гэдэг хар ус сахалтай тэгээд нэг царай зүсэн болохоор тиймч нэг бас нэг царайлагдаа орохооргүй нэг тийм залуу Эстертэй ингэ байж байгаад өөр нэг үдсэн залуу гэдэг байгаа нь болохоор яг го Тэнгисийн иргэд орж исэн тийм нэг популяр хүмүүс мэддэг эмэгтэй байгаад байгаа шүү дээ. Охин зогсож нэгэн л сайн уу юу вэ ч юм уу эсвэл ямар нэгэн байдлыг яриа үдсэн л байх. Эсвэл муухай үгээр хэлсэн болов яасан болов. Гэхдээ ингээд за яриа өдлөө гэж одоо яриад өнгөрлөө гэж бодгоо. Тэгээд үгүй бол нөгөө эмэгтэй жоохон игнордоо ч юм ингээд тоож махгүй ингээд өнгөрчүүл нэг арай ондоо ч юм уу. Ер нь бол тийм нэг хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг ер нь тэр эмэгтэйг өдөж хоргоосон ч байж болно. Тэглээгээ зодооноор юмыг шийдэж болохгүй штэ. Ямар муухай хэлсэн болоо хүнийг зөгтөл нь одоо ингэж бас бодож болохгүй. Яагаад л хүн хэлээр мал хөлөөрөө. Одоогийн байдлаар яг юу болсон яасан юм тодорхойгүй байгаа учраас тааж мэдэх хэцүү байна. Тэгээ ямар ч иймэрхүү хэрэг гарсан байна. Миний хэлхийг хүсэж байгаа зүйл нь болохоор эмэгтэйг нь битгий буруутгаач гэж би хүсмээр байна. Тийм ингээд зодон болж байхад яг хав туслаарай, болиулаарай гэдэг ч юм уу ямар нэг юм зүйл болно. Тэр эмэгтэй бол хэлэх ёстой байсан. Гэтэ зүгээр ингээд хараа зогсож байгаа байхгүй юу? Гэтэ жоохон охин л доо юу хийж яхаа мэдгүй ингээд зодон хараад ингээд байж байгаа. Тэг ингээд айгүй хэцүү тэр жоохон охиныг буруутгаж болохгүй байхгүй юу? Дөнгөж хортой жоохон охиныг. Тэгээд нэрээ өчигдөр би айгүй цалхуурыг байжсэн чинь нэг охиноос ийм чат ирсэн. Хаа ягчээ та одоо болоод байгаа зодооны талаар зэгслээд нэг бичлэг хийвэл яад юм бол гээд. Хөөрхөн бичлэгийн санаа надад ингэж хэлсэн. Тэгээд би өчигдөр амар ингээл цалхуураал байжсэн. Тэгсэн чинь ийм чат хүлээж аваад тэгээд урам аваад тэгээд
юу ч гэсэн бэлдээд иймэрхүү бичлэг хий гэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү бичлэгийг 7 хоног бүрийн сошиал медиа ингээ багслаад хөргөвөл яахаар вэ? Та нар таалагдж гин үү? Сэтгэлээ бичээрэй. Өнөөдрийн миний бэлтгэсэн бичлэг маань энэ түрээд өндөрлж гин. Таалагдвал лайк дараарай. Тэгээд комент хийж сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас Instagram-ыг мань дагаарай. Тэгээд би энэ хичээндээ 7 хоног бүрийн сошиал медиа оруулдаг бай гэж бодож байна. Та нар тэгээ юу гэж бодож байна? Дэмжээвэл комент хийээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye.